Мөнгөөр албан тушаал худалдаж авч болох хэдий ч нэр хүндийг худалдан авч чадахгүй. Энэ удаагийн нэвтрүүлгээр бид Монгол улсын шүүх, хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг хятад улсын иргэд хахуйлдах замаар Монгол улсын баялагийг хэрхэн хууль бусаар эзэмшихээр санаархаж байсан гашуун түүхийг эргэн сануулахаар бэлтгэлээ. Бүгд найрамдах хятад улсын хоёр иргэн Монгол улсын газрын баялаг болох салхитын мөнгөний орд газрыг булаацалдаж тухайн ордны лицензийг эзэмсэж байсан компанийн хувьцааг нэгэн дангаар 100% эзэмших гэсэн шунтаас энэхүү хэргийн зангилаа эхлэлтэй байлаа. онд бүгд найрамдах хятад ард улсын иргэд болох Ян болон Ван наран асар хэмжээний мөнгөний нөөц тогтоогдсон салхитын мөнгөний ордыг булаацалдан их хэмжээний хахуулын мөнгийг Монгол улсын шүүгч нарт баруун солгоогүй цацаж байгаа тухай мэдээллийг авилгатай тэмцэх газрын мөрдөгчид аваад зогсохгүй. Тэдний хууль бус үйлдэлийг аль хэдийн баримтжуулж эхэлсэн. Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ян гэгч нь уг маргааныг өөрт ашигтай байдлаар шийдвэрлэх зорилгоор өөрийн төлөөний хүмүүсээр дамжуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргуулсан байна. Харин нөгөө талд Ван гэгч нь Монгол улсын иргэд болох МЖГ нартай үгсэн тохиролцож Монголын орд газрын эзэмшлийг бүхэлд нь өөрийн талд авахар иргэний иргэн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Вангийн талынхан шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргасны цаана өндөр зохион байгуулагдсан баг нарийн төлөлгөө боловсруулан ажиллаж байсан болох нь нууц мөрдөн шалгах ажиллагаагаар илэрч байна. Мөрдөн шалгах нууц ажиллагаагаар Монгол улсын иргэд болох ЖГ наран сонгон найрхан дүүргийн иргэний иргэн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц гэгчтэй үеэлүүд мөн захиргааны иргэн дав залдах шатны шүүгч Х нартай хамаарал бүхий найзууд байсан учраас тэд шүүхээс ашигтай шийдвэр гаргуулж чадна гэж тооцоолсон байлаа. Тухайн маргааны анхан шатны шүүх хурал Баянзүрх дүүргийн иргэний иргэн анхан шатны шүүхтэр боллоо. Шүүгч Х, шүүгч Ц нартай найз нөхдийн холбоотой болох шүүгч Н тэдний хүссэн шийдвэрийг гаргалаа. Янгийн тал мэдээж шийдвэрийг хөлөөн зөвшөөрөөгүй учраас тэд дав заалдах шатны шүүхэд гомдол гаргаж анхан шатны шийдвэрийг нийслэлийн дав заалдах шатны шүүх хянан хэлцээр болсон юм а. За энэ үед шүүгч Ц нь шүүхийн тамийн газрын ажилтан Цэд хахуул өгч өөрийн танил шүүгчид хэргийг хуваар төлөн шийдвэрлэхээр оролцсон боловч түүний хүслээр болсонгүй. За шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм. Гэвч уг шийдвэрт гомдол гарган тухайн маргаан хяналтын шатны буюу улсын дээд шүүхийн иргэний иргэн шүүх хянан хэлцгээр болсон. Энэ шат бол тухайн маргааныг эцэслэх хамгийн чухал сүүлийн шийдвэрийг гаргах шат байсан тул Монгол улсын иргэд болох МЖГ болон шүүгч Х, шүүгч Ц нар байж болох бүхий л боломжийг ашиглахаар яарвчлан төлөлгөө боловсруулах ажилдаа орсон. Ингэхдээ тэд дав заалдах шатны шүүхийн шийдвэрийг өгөөсгөж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэх зорилгын хүрээнд маргааны хянан хэлэлцэх дээд шүүхийн бүрэлдэхүүний 5 шүүгчийн 3-ыг нь өөрсдийн талд ашигтай шийдвэр гаргуулахаар тухайн шүүгчдийн хамаарал бүхий хүмүүсийг олох тэднэр хахуул зуршлуулахаар төлөвлөж хэрэгжүүлж эхэлсэн байна. Дээд шүүхийн шүүгч нарыг өөрийн талд оруулах ажлыг гардан гүйцэтгүүлэхээр тэд шүүгч агсан Монгол улсын гавьяд хуульч Бэг сонгов, шүүгч агсан Б-тэй захиргааны хэргийн дав заалдах шатны шүүгч Х уулзаж хууль бус үйл ажиллагаа явуулах төлөлгөө гаргах, хэргийг өөрийн танил шүүгчд хуваарлуулах, хэрэг маргааныг шийдвэрлэх шүүгчдийн олоход нөлөөлөх,
хахуулд зуучлах хүмүүсийг сонгох төлөвлөгөөт ажлыг эхлүүллээ. Шүүгч Ц, шүүгч Х. За Монгол улсын иргэн М, Ж, Г нар танилын хүрээгээрээ дээд шүүгийн шүүгчдэд нөлөөлөх арга замаа тодорхойлж байлаа. Иргэн Ö нь өөрийн танил шүүгч эсээр дамжуулан тухайн хэрэг маргааныг шийдвэрлэх шүүгчд нөлөөлөх. Шүүгч агсан Б нь өмгөөлөгч ПЭ нараар дамжуулан нэр бүхий шүүгч нарт нөлөөлөх. Иргэн Им нь өмгөөлөгч Агаар дамжуулан нэр бүхий шүүгч нарт нөлөөлж өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар амлалт авч хахуулын мөнгө өгөхөөр тохиролцсон. Ингээд шүүх хурал болохоос хэдхэн хоногийн өмнө нэр бүхий 3 шүүгчээс өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар амлалт авч чадсан байлаа. Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ван гэгчин салхитын мөнгөний ордыг дангаар өмчлөхийн тулд Монгол улсын иргэн Эмээр дамжуулан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Анхан шатны шүүхтэр шийдвэр Ван гэгчийн талд буюу нэхэмжлэгч Эмийн талд гарсан боловч давж заалдах шатны шүүхийн шийдвэр хинээч талд гарсангүй. Ингээд хяналтын шатны шүүхтэр шүүгч нарт нөлөөлөх гэсэн хахуул өгсөн үйлдэлүүд баримтжуулагдаж дээд шүүхийн шийдвэрч Ван гэгчийн талд буюу нэхэмжлэгч Эмийн нэхэмжлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Мөрдөн шалгах нууц ажиллагаагаар гэмт хэрэг үйлдэгдсэн хангалттай баримтжуулагдсан тул гэмт этгээдүүдийг дайчлан баримтлах ажиллагааг мөрдөгчнөр эхлүүлсэн. Гэвч тухайн үед шүүгчийн халдшгүй байдал гих заалд хан хэрэм мэд хатуу чанга байлаа. Зарим албан тушаал дээр халдшгүй ирэх заавал байх ёстой. Гэхдээ үүнийгээ ашиглаад гэмт хэрэг үйлдэж болохгүй гэдгийг энэ хэргийн жишээ маш тод харуулсан гэж үздэг. Энэ явдлаас болж Монгол улсын түүхэнд анх удаага 17 шүүгчийн бүрэн эрхийг төсгөлзүүлэх шийдвэр гарч ирсэн. Үүний дараа мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саадгүй бүрэн дүүрэн шалгах боломж бий болж ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны нэгжлэгийн явцад 1.4 сая ам долларыг бэлнээр хурааж улсын орлого болгов. Тухайн мөнгнүүд нь бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Монгол улсын баялгаас зарж босгосон мөнгө бөгөөд чухам энэ мөнгнөөс хахуулд өгөхөөр бэлдсэн байсан гэдгийг заавал онцлон хэлэх ёстой. Салхитын мөнгөний ордтой холбогдсон шүүгч нарын асуудал байгаа. За энийг бол шүүхээр гэмбүртэн тогтоогдоод эцэслэн шийдвэрлэгдсэн. За энэ шийдвэрийн дагуу шүүхийн ерөнхий зөвлөлөөс тухайн шүүгч нарыг бол огцруулах саналыг сахилгын ороонд гаргасан. За тухайн саналыг буран шүүгчийн огцруулахын саналыг сахилгын орооны зөвлөгөөнөөр хэлэлцээд огцруулж шийдвэрлсэн байгаа. Шүүхээс Монгол улсын иргэд болох Эмжээ нарт эрүүгийн хариуцлага оногдуулж 3 жилийн хоригдол шийдгэсэн. Шүүгчээр ажиллаж байсан ЦХ нарт Монгол улсын эрүүгийн хуульцаас хариуцлагыг оногдуулж хорих ялаар шийдгэсэн. Мөн шүүхийн туслах ажилтан ЦЭ эрүүгийн хуульцаас хариуцлага оногдуулж гэмт хэргийн замаар олсон бүх хөрөнгийг улсын орлого болгон шийдвэрлсэн. Энэ хэргийг шалгах явцад хэрэг толбогдсон шүүгч агсан БА нар нь цаг босоор хороог оргисон харамсалтай үйл явдал болсон байдаг. За
За Монгол Улсын үндсэн хуульд бол стратегийн ач холбогдол бүхий орд газар тэрний өрөөгөөж бол дийлэнх орлого өгөөж нь Монголын ард түмэнд хүртэж явах ёстой л гэсэн юм хуулийн зохицуулт. Тэгтэл өнөөдөр ашиг тусламжлалын одоос олж байгаа орлого өгөөж Монголын ард түмэнд хүртэж гин үгүй юу гэдэг асуудлын шалтгаан болсон хамгийн том хэрэг бол энэ салхитын мөнгөний ордод холбогдох гэж нэрлэгдээд байгаа энэ хэрэг байна. Тэрийг шалгах явцад бол маш их хүндрэлтэй тулж ирсэн. Халдшгүй байдалтай хүмүүс өөрсдөө холбоотой хэргийн шалгах ажиллагааны хүндрэлүүд тулж ялаа. Дээрээс нь мөнгө гэдэг зүйл буюу энэ хахуулын мөнгүүд маш хурдан хугацаанд маневр хийдэг, эргэлддэг, гадаад улс орн руу шилждэг ийм нөхцөл байдлууд удаас өгсүүлээд одоо олон хүндрэлийг давж иж энэ хэргийг бол бид шалгаж за эцэст нь бол энэ орд газрыг улсад авчруулж чадсан нь бол их өөр нөлөөтэй ажил болсон. За Монгол Улсын үндсэн хуулийн 2019 оны нэмэлтийн өөрчлөлтөөр шүүхийн сахилгын ороо байгуулах хууль зүйн үндэслэл бий болж шүүгчийг албан тушаалаас нь төдөлзүүлэх, огцруулах, сахилгын бусад шийтгэл ханагдуулах чиг үүрэг бүхий одоо шүүхийн сахилгын хороог одоо бие даасан байгууллагыг эрх зүйн байдлыг хуульчилж өгсөн. За энэ хугацаанд нийт шүүгч нартай холбоотой 616 өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлсэн. 262 гомдол мэдээллийг бол сахилгын эрэг үүсгэж 340 өргөдөл мэдээлэлд нь татгалзаж шийдвэрлсэн ийм тоо мэдээ гарсан байгаа. 40 шүүгчдүүд сахилгын шийтгэл оногдуулсан байна. 40 шүүгчээс бол 5 шүүгчийг огцруулах юм шийтгэл оногдуулсан. За бусад бас шийтгэлүүдийг ингэж оногдуулсан байна. Уг хэрэг илэрснээр хууль бусаар гадаадын иргэдийн эзэмшилд очсон байсан салхитын мөнгөний ордыг эргүүлэн ард түмний мэдэлд авчирсан юм. Энэхүү ордоос олсон мөнгөөр ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг гаргаж үр шимийг нь хүртээж байлаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хүрээнд Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг төрийн өмчит Эрдэнэс Монгол компани өөрийн охин компани болох Эрдэнэс Silver Resource компанийн эзэмшлийн салхитын мөнгө алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон. Улмаар тухайн орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаасан зээлийн тодорхой хэсгийг төлөх хуулийн төслийг 2020 оны 1-р сарын 6-ны өдөр засгийн газрын хуралдаанаар иргэний тэтгэвэр барьцаасан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг танилцуулан өргөн барьж 2020 оны 1-р сарын 10-ны өдрийн улсын хурлын чуулганаар баталсан. Ингэхдээ тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүрэн төлж барагдуулснаас гадна зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг олгосон юм. Энэхүү зардалд нийт 228 мянган иргэний 757 тэрбум 600 сая төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулсан байна. Эрдэс байлгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд тэмдэглэгдснээр салхитын мөнгө алтны үндсэн ордыг төрийн өмчит Эрдэнэс Silver Resource компанид шилжснээс хойш нэмэлт хагуулын ажил хийгдэж нийтдээ 52 цооног 7084 тууш өрөмдлөгийн ажил буюу хагуулын ажил хийгдсэн байт юм байна. За тус орд дээр одоогийн өнөөдрийн байдлаар улсын нөөцөд бүртгэлтэй байгаа нөөц баялагын хэмжээг хэлэх юм бол 862 мянган килограмм мөнгө 1187.9 кг алтны нөөц бүртгэлтэй байдаг. Салхитын мөнгө алтны орд нь бол жилийн олборлох хүчин чадал 600 мянган тонн хүдрэх олборлох хүчин чадалтай. За үүн дээрээ болохоор манайх хуучин 1-р баяжуулах үйлдвэр дээр нэмэлтээр хөрөнгө оруулалт хийж 2 дахин хүчин чадалтай 2 дахь баяжуулах үйлдвэрийг нээлттэй хийж одоо ашиглаж байгаа. За төслийн талбай дээр бол нийтдээ бол 200-аас 300 хүн ажилладаг. За үүнээс бол 100% бол бүрэн Монгол инженер ажилчдаас ажил хүчин бүрдэж ажиллаж байгаараа онцлог давуу талтай байгаа. Техникийн хувьд ил урхаан олборлолтын техникийн хувьд бол 3 XG болон 15 дамп за 1 өрмийн хүчин чадалтайгаар ил урхаан үйл ажиллагааг жилийн 4 удаа тасралтгүй өдөр шөнийн хэлжээр олборлдог байгаа. Монгол улсын газрын баялагаас олсон мөнгөний нэгэн хэсгээр иргэн, шүүх, хуулийн байгууллагуудын зарим албан тушаалтнуудыг хахуулдаж байгалийн баялагт эзэн суухаар санаархаж байсан харамсалтай түүхийг бид иргэн санууллаа. Эх орны баялаг бидэнд ямар их үн цэнтэй вэ гэдгийг та бүхэн энэхүү нэвтрүүлгээр ойлгож авсан байх гэж найдаж байна. Ийм төрлийн хэрэгээс бид байнга дор бүрнээ урьдчилан сэргийлж байх ёстой. За энэ хүү хэргийг шалгах явцад зарим шүүгч нарын газрын маргаантай асуудал болон
Сэтгэл зүйн нөлөөлөх хэм бэлдэмэлтэй холбоотой асуудлыг хууль бусаар шийдсэн зүйлүүд баримтжуулагдж байсан юм а. За харин энэ удаад бид салхитын мөнгөний орттой холбогдох хэргийг үзэгч та бүхэндээ үзүүллээ.